Hi, Links Tarot байна. Өнөөдрийн бичлэгээр таны дур булам шинж юу вэ гэсэн сэдвээр энэхүү мэргийг хийх гэж байна. За, зураг маань одоо нэлээд эмхтэлэг боловч эрэгтэй хүмүүс мөн үдэж болох байгаа шүү. Бүлэг сонголтын хувьд 3 бүлэг тавьж өгсөн байгаа. Энэ хідээс хэтрүүлэн бодохгүйгээр өөртөө аль хурдан таалагдсан, аль хурдан нүдэнд туснаа сонгоод ороод ирэхэд болно шүү. Timestamp, description болон comment хэсэгт байгаа. Сайн байна уу? Нэгдүгээр бүлгийг сонгосон бол энэ өдрийн мэндийг хүргэе. За, өнөөдрийн сэдэв маань таны дур булам шинж юу вэ гэсэн тийм сэдэвтэй байгаа. Энэ маань одоо хинч үзэх боломжтой. За, тэгээд та хэдийг харсан чинь ихэнх орж ирсэн хүмүүс маань баг зэргийн тийм нууцлаг нэрхтэй, нууцлаг vibe-тэй болов гэж бодож байна. Ер нь бол одоо нэг хүмүүсийн нүдэнд одоо амьдрал нь маш гоё харагддаг. Ерөөсөө юу ч хийжсэн болж бүтээд яваад байгаа юм шиг харагддаг. Яг тийм төрлийн хүмүүс ороод ирсэн байна. Миний бодлоор та бас бусдад одоо юу гэдэг тийм одоо нэг сул талуудаа гаргаж үзүүлэх дургу төрлийн хүн болов уу гэж бодож байна. Тимч болохоор та яг тэрийгээ дагаад ийм нууцлаг байх гэж хичээдэг. Тэр нь одоо маш олон хүмүүсийн сонирхлыг төрүүлж чаддаг байх нэ. Тэгэхээр одоо бас агаарын ордны юунаас гэвэл магадгүй жинлэр ордны хүмүүс, за аль эсвэл охины ордны хүмүүс ч юм уу яг тиймэрхүү хүмүүс бол орж ирсэн юм шиг санагдаж байна. Ер нь бол жоохон нууцлаг. За яг зан чанарын хувьд гэвэл баг зэргийн интроверт ч юм уу тиймэрхүү байж магадгүй. Гэхдээ таныг одоо юу гэдэг танд нэг магтаал хэлэхэд та үнэхээр ямар ч дүр туурж чадна, ямар ч төрлийн хувцас өмссөн танд амар гоё зохино. Ер нь бол одоо нэг жүжигчин чинь яг тийм байдаг штэ. Магадгүй айдл ч юм уу те ямар ч өнгийн өстэй байсан зохичл байдаг. Ямар ч өнгийн хувцас, ямар ч өнгийн дүр ингээ зохичл байдаг. Яг тийм төрлийн маш гоё энергтэй хүмүүс ороод иржээ. Ер нь бол тэгэхээр ямар ч хувцас өмссөн зохино, өнгөн ч хамаагүй, загвар нь ч хамаагүй зүгээр л амар юм гоё, магадгүй амар гоё биетэй хүмүүс байх гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол нэлээд гоё. Тэгээд одоо юу гэх юм. Хэрвээ та олон нийтийн газар нөх амар яриа өдөөд байдаггүй, эсвэл нөх юм яриад байдаггүй, амар тийм чимээгүй алхахдаг. Эсвэл амар тийм дээшээ харж зих, бүр амар тийм чимээгүй тэг хинтэйж ингээ юу ч ярихгүй одоо тийм алхахдаг байдал чинь бас одоо бусад хүмүүсийн сонирхлыг нэлээд төрүүлдэг болов уу гэж юу нь бол бодож байна. За магадгүй одоо юу гэдэм бэ? Заавал одоо танихгүй хүмүүс танаас сүртэн гэхээс илүүтэйгээр одоо нөгөө таны орчин тойронд байгаа хүмүүс ч бас таныг амар гоё тийм кул гэж боддог. Ялангуяа магадгүй ажлын газрын хүмүүс ч магадгүй одоо сургуулийн орчны хүмүүс ч юу гэдэм үү те. Яг таны орчны хүмүүс чи ерөөдөө бол таныг одоо яг нөхцөл байдалтай тулгуурлаад яг ямар үед юу өмсөхөө мэддэг. Хинтээ яаж харьцахаа мэддэг. Харилцааны тал дээр бас уг нь бол ингээд нэлээд сайн хүмүүс ингээ хинтээ ч яриа нийлж чадхаар за яг тиймэрхүү төрлийн хүмүүс яах нэ. За энэ удаагийн богино мэрэг маань ингээд дуусаж байна. Та бүхэндээ орж ирж үзсэн баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баяртай. Hi, Links Tarot байна. 2 дугаар бүлгийнхандаа энэ өдрийн мэндийг хүргэе. За хэдүүлэн уншлагатай шууд орно. Таны дур булам шинж юу вэ? Та ер нь яг ямар талаараа дур булам юм бэ гэдгийг харж өгье. За ингээд харсан чинь хамгийн түрүүнд орж ирж байгаа юм бол энэ бүлгийг сонгосон хүмүүст нэлээд тийм царайлаг эсвэл бусдаас одоо ямар нэгэн байдлаар тийм онцгой хүмүүс байна. Магадгүй таны өсний өнгө чинь өөр, эсвэл хувцастай стил чинь өөр. За бусад хүмүүстэй адилхан байсан ч гэсэн танд одоо илүү зохицдог юм уу те? Тиймэрхүү байдлаар ер нь бол та хэд маань бусад хүмүүсийн харцыг аягүй сайн болоод чаддаг байх нэ. Ялангуяа одоо гаднах дүр төрхөөрөө тантай зүрсэн хүн болгон бас яг таныг эргэж харах гад байдаг. Яг нэг тиймэрхүү амар тийм гоё нэрэг болоод ирж байна. Ер нь бол хүн болгоны ингээд харцанд өрчиж идэг яг тиймэрхүү төрлийн хүмүүс бололтой. За тэгээд яг та хэд маань нэг амар хүүтэн дүр төрх бол байхгүй байх. Гэхдээ яг зарим хүмүүс бол та хэдээс сүртгэхийн хувьд сүрддэг гэх юм уу? Одоо яг нэг тийм юунаас ч юм биш. Гадаад дүр төрхөөс ч юм биш, зүгээр л яг тэр нэг оршоод байж байгаа энерги эсвэл яг тэр нэг орон зайнаас жоохон сүрдээд идэх юм болов гэж ер нь бол бодож байна. Гэхдээ энэ маань одоо юу гэдэг ерөөсөө муухай биш. Зүгээр л ингээд за энэ хүн ч одоо юу гэдэг юм бэ?
одоо англиар гэвэл одоо нөгөө intimacy гэд хэлдэг. Одоо би бол одоо яг юу гэж орчуулахаа бол мэдэхгүй байна. Ямар ч байсан яг нэг тийм энергийн таталцаар бол танд одоо нэлээд олон хүмүүс татагддаг юм шиг байна. Хэдийн ингээд танихгүй хүмүүс байсан эргэж хардаг. Яриа өдөөд үзвэл ямар болоо гэж боддог яг тийм төрлийн хүмүүс байна. За таны зан чанараас чинь дур булам тална гэвэл та ингээд нэг аливаа зүйлд одоо төвлөрөхөөрөө гэх юм уу хүний итгэлийг нэлээд сайн дааж чаддаг яг тийм төрлийн хүмүүс юм болов уу? Тийм болохоор хүмүүс ер нь бол одоо танд нэлээд дуртай байдаг гэж хэлж болно. Яг гэвэл итгэл даадаг. Яг нэг төвлөрөхөөрөө одоо юу гэх юм яг тэр хийх байгаа зүйлийг яг тэмч чанартай ээж чаддаг. Хэлсэн үгэндээ өөртөө яг тиймэрхүү төрлийн хүмүүс болохоор ер нь бол та хэдүүд маань хүмүүс амар тийм дуртай байдаг. Нэлээд татагддаг гэж хэлж болохоор байна. За Oracle-ийг харах юм бол passion буюу magnetic and seductive qualities surrounds you at present гэхээр амар тийм соронзлогдсон бөгөөд одоо дур булаам дур татам тийм энерги яг таны орчинд яг одоо байгаа шүү. Гэхдээ энэ гаднаас орж ирж байгаа юм бол ерөөсөө биш, зүгээр л ингээд танаас цацарж байгаа энерги чинь амар тийм гоё шүү гэдгийг энэ дэр яг илтгэж өгч байна. Тэгээд enjoy it буюу яг энэндээ ингээм амар enjoy байгаарэ амар гоё талархаарэ гэсэн утга бол гарч ирлээ. За энэ удаагийн богино бичлэг маань ингээд дуусж байна. Хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр олзъя. Баяртай. Хай 3 дугаар бүлгийг сонгосон бол энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн сэдв маань таны дур булам шинж яг юу вэ гэсэн тиймэрхүү сэдв байгаа. За та хэдийгээ харсан чинь та хэд маань нэлээд тийм өөрийнхөө хүмүүс гэхдээ тэр чин бол яг энэ дур булан байдлаар бол харагддаг байх нэ бусад хүмүүст. За яадаг вэ гэсэн чинь та одоо жирийн одоо юу гэх юм дундаж хүмүүсийг бодох юм бол хаяа хитрхи шулуун шудраг эсвэл хаяа ингээд одоо муухай гэхээс илүү яг нөгөө хатуу үнэн хэлж чаддаг болохоор яг хөө зарим хүмүүс таалагдахгүй гэхдээ яг дур булам шинж чанаруудын чинь нэг гэж бол хэлж байна. За тэрнээс гадна та хэд маань одоо хүний амийг дагуулад бийж чаддаггүй. Яагаад тэгэхээр та хэд маань өөрсдийн гэсэн үзэл бодолтой болохоор тэр чинь бас аюу тийм дур булам санагддаг гэх юм уу? Бусад хүмүүсийн яг ингэж үгийг дагаад байхгүй амийг дагуулад байхгүйгээр та хэд маань өөрсдийнхөө үзэл бодлыг өөрсдийнхөө мэдрэмжийг маш гоё нээлттэйгээр илэрхийлж чаддаг чинь бас яг тийм дур булам шинж чанартай орж ирж байна. Тэгэхээр одоо юу гэх юм хүмүүс тантай харьцаад та нартай харьцаад амар тийм амар санагддаг нэг амар тийж төвөгшөөгөөд байхгүй. Та хэд маань насаа юу гэх юм нөгөө хатуу шулуун шудраг үг хэлдэг байлаа гэд яг нөгөө ууртай гэсэн үг бол ерөөсөө биш. Тэгтээ хүмүүс яг таны уурыг хүргвэл яг жинхнээсээ уурыг чи хүргэнэ гэдгийг мэдж байгаа болохоор ер нь магадгүй таныг амар сайн мэддэг хүмүүснийг амар тэгэж одоо юу гэх юм тантай сөргөлдөхгүйд оролдоод байдаггүй. Ер нь бол яг таны бодолтой санал нийлдэг гэх юм уу? Тиймэрхүү харагдчихээн. Тэгээд та хэд маань одоо юу гэх нэлээ нэг тийм хуучин саг үзэл бодолтой. За аль эсвэл одоо хуучин саг гэх юм цаашийн зүгээр л нэг тийм яг нэг уламжлалт зүйлсийг нэлээд дагах туртай тиймэрхүү хүмүүс. Тэгэхээр та хэд маань одоо шинэ гарч ирж байгаа санаануудыг одоо нэг амар тэгж дэмжиж байхгүй. За ер нь л яг байх ёстой юм байх ёстойгоор байх ёстой гэд яг тэрийг магадгүй ингээд яг өөртөөхөө хувьд хатуу дагаад явдаг чинь бусад хүмүүст одоо юу гэх юм таныг одоо нэлээд тийм за энэ хүн маань ер нь нэлээд үнэнч хүн юм байна. Нэлээд шулуун шудраг хүн юм байна. Тийм ч болохоор харьцахад амар гэсэн байдлаар бол хүлээж авдаг. Тийм болохоор таны дур булам шинж бол ихэнхдээ одоо таны зан чанараас ундарч гарч ирдэг гэсэн үг ээ. За Oracle-ыг харсан чинь таны өөр нэг дур булам шинж нь одоо нөгөө мэдрэмжийг гадагшаа илэрхийлэх нээлттэй байх хэтрүүлэн бодохгүй байх чинь яг таны дур булам шинж чанар болдог байхын шүү. Тэгэхээр хэдүүлээ одоо юу гэх юм та нарт маань одоо мэдрэмжээ нуух, үзэл бодлоо нуух, ямар нэг юм дээр үзэл саналаа илэрхийлэхгүй байх гэдэг маань та хэдэд одоо маш тийм одоо зохисгүй юм байна гэх юм уу? За тэгээд хэтрүүлэн бодохгүй байх хэрэгтэй гэж юм уу? Ягаад тэгэхээр in order to see things clearly you must let go of resentment гэхээр ямар нэгэн зүйлийг одоо яг байгаагаар нь харахыг хүсвэл
ямар нэг эргэлзээг одоо юу гэхийн тавьж явуулах шаардлагатай. Буюу та хэдэд маань одоо хэтрүүлэн бодох чинь та хэдийн дур булам шинж чанарыг ингээ бууруулна, өөртөө итгэлээ чинь бууруулна гэсэн үг шүү. За энэ удаагийн бичлэг маань сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баяр таа.